сайхандаа Австрали улсын Сидней хотоос мэдчилж байна. Тэгээ манай подкаст маань нэг түр хэсэг хугацаанд гоё амарч байгаа да. Эргээд хийж байна. Тэгээд нэг жилийн хугацаанд сонин сайхан юу болов ярилцах гээд. Сайн уу? Сайн уу? Өнөөдөр хоёулаа ярилцж байгаа. Гэтэ зүгээрээ тий. Харин тий. Дата маань завгүй. Дата маань өнөөдөр завгүй ажилтай байгаа. Жил гарны хугацаанд юу болоод өнгөрөв? Яав чөлөөтэй гоё юм ярих гэж бодоод тэгээд өнөөдрийн дугаарыг бичиж байна. За сонин сайхан юу байна? Юу болоод өнгөрвөө гэлээ. Сүүлийн үед сонин гэх юм бол ном гаргалаа. Ваа, баяр хүргэе нэр ном гаргасан байгаа. Ном гаргалаа. Ном гаргаад нээлттэй хийгээд дөнгөж яг 2-7 хоног тэгэхээр айгу шинэхэн. Аха. Бэн. Өөр сонин гэх юм бол карьер өөрчилж байна. Нүүдэл суудал хийж байна. Ер нь бол тэгэл айгу тийм их хөдөлгөөнтэй, өөрчлөлт ихтэй үе байна. Би тэгээд нөгөө ном гаргаад номын нээлтмэлтийг нь харж байсан. Гэхдээ би одоохондоо уншиж амжаагүй байгаа. Наашаа хөвчрүүлж амжаагүй байгаа. Тэгэхээр надад бол ингээд ном амар юм гоё юм. Сонирхолтой санагдаад байгаа байхгүй юу? Тэгэхээр нэг ихний хідэн зүйлийг жоох номын талаар би асууя гэж бодсон юм. Тэгээд за хариулъя. За ингээд ихэм зохиолчоо. За ер нь яагаад ном бичих болсон бэ? Ямар нэг юм амар онцгой юм сэтэл байсан уу? Тэр талаар мэдвэр санагцсан. Жилийн өмнө одоо ингээд жил гарны өмнө гэсэн үг. Амьдрал тохиолдож байгаа үйл явдлууд нэг талаасаа хит их олон давхцал болоодсан. Ааха. Сэтгэл хөдлөл удирдахад хүртэл хүнд болоод одоо сайн зүйл нь хэтэрхий сайн, муу зүйл нь хэтэрхий муу ч юм уу тий. Энэ олон сэтгэл мэдрэмжүүд давхцаад ирэнгүүт дотор багтгаа болоод тэрийг ямар нэгэн байдлаар гаргаж тайвширч цэгцлэх хэрэгтэйсэн. Тэрэн дээр л яг бичих орж ирсэн гэх юм уу. Гинтл бичээд эхэлсэн. Суугаал бичсэн. Бичээл заримдаа өдөр дөрвөн ийм бүтэн бичвэр буулгаа дөрвөн шал өөр сэдв дурсамжийн талаар штэ шал өөр цаг үеийн талаар ч юм. Заримдаа болохоор бүр ингээд сардаа нэг л бичвэр. Монгол орно гэдэг болсон байна штэ зарим өдрүүдэд. Харин одоо яг сайн мэдэхгүй одоо юу гэдгийг мэдэхгүй. Ямар ч тач ингээл яг одоогоос 5 жилийн өмнөх ч юм уу эсвэл одоогоос 10 жилийн өмнөх ч юм уу яг тэр улсад нэг сонион те болсон үйл явдал өнгө бодогтойгоо үнэртэйгээ баг ингээд санагдаад орж ирээд те. Тэгэл тэрийг за яг иймэр нь л болох юм байна. Тэг бичих явцдал ерөнхийдөө л аюуш тайвширлыг мэдэрсэн. Зөндөө нэх гоё олон цаг найзтайгаа ярилцаа суудсан ч юм шиг тий. Тэг хамаг л зүйлээ удлаад бичсэн өөрөө ийм л одоо зориг гэж хэлэхэд ер нь цэгцлэх тайвшрах тийм зоригтой байсан. Тэгээд л бичиж агаад ном болцсон юм да. Ер нь бол анхны ингээд сэтэл нь болохоор ер нь өөртөө зориулсан нэг тодорхой нэгэн дурсамжаа ч юм уу юмаас харуулах зорилготой бас ингээд дотроо уудлаад нэг юм self healing хийх зорилготойгоор эхэлсэн гэсэн үг үү? Ер нь бол тийм өөртөө одоо сэтгэл хөдлөл хамаагүй юм савлгаатай байж болохгүй сэтгэл зүй аяга доктортой байх хэрэгтэй. Ингээд бас чухал удирдах ажил хийж байгаа юм чи ингээд өөрийгөө мэдээж байнга хянахыг хичээл тээ. Тэгээ тэрэн дээр одоо яаж чадарсан байсан. Оройдоо суугаад ер нь юу болов өнөөдөр яач вэ чи ойрд ер нь юу болоод байна гэд бодож явах явцад хөөх нэрэ тэдэн жилийн өмнө нэг ийм үйл явдал болоход би дажгүй тэгээд даваа гарцсан шүү. Тэр чинь нэрэ яалаа гэл ингээл хөөгөөл санаал те он сартаа нийтэн санаал тэгэл бичээд. Сонирхолтой яг үгээ би ингээ олох байгаа хгүй. Гэхдээ надад бол айгүй тийм сонирхолтой. Би болохоор ингээл хүн амьдралдаа нэг ном бичсэн байх, нэг мод тарьсан байх гэл нэг тийм нэг стереотип ойлголт байдаг шүү дээ. Тэгэх юм бол айгүйх одоо буян болдог гэдэг шиг яг ингээд толгой дотор чинь нэг юм ном бичиж даа гэсэн ингээ бодол байгаад тэгээд эхэлсэн болов уу гэж би ойлгож байсан байхгүй юу? Яа тэгвэл яг сэтэл маань бол яг ингээ бүр өөр байсан юм байна. Өөр. Тийм харин тийм. Гэхдээ ингээд бичсэн хойно бол мэдээж одоо түрүүний стереотип шиг те. Вау ингээд чадчихлаа штэ. Би одоо зохиолч биш мөртлөө
би одоо энэ салбараар дагнж мэрэгшиж яваагүй мөртлөө биччихлээ, гаргачлаа, зориулчлаа гэдэг энэ мэдрэмж нь бол өөрөө мэдээж амар чухал бас амар гоё байсан тэг хүчтэй. Гэтэ тэр анхны сэтэл бол байгаагүй байхгүй. За юм болго ингээд ямар нэгэн юм тодорхой биш ч юм уу юм гинтийн юмнаас бас ингээ айгүй том зүйлүүд эхэлдэг шүү дээ. Яг нэг тэрний нэг жишээ байна. Тэгээд надад номны маань нэр бас айгүй сонирхолтой санагдсан. Улаан басхан гэж нэрлсэн. Яг би ингээ улаан өнгө гингүүт угаасаа ингээл гэрлэгийн нөгөө улаан урлын бүдэг бол шууд бууж байгаа хгүй. Тэгээ надад улаан гэдэг үг орсон болохоор за тэр бол буусан. Басхан гэд яагаад яг нийлүүлээд улаан басхан гэж нэрлсэн юм бэ? Одоо улаан басхан ч улаан охин л гэсэн ерөнхий утга гарна. Буриадууд охин хүүхдийг басхан гэж дууддаг гэдгээр нь бол бас мэдээд байдаг. Тэгтээ тэр болгон манай аавын тал одоо дорнодоос гаралтай дорнодын буриад тал гэж бол тэр болгон мэдэхгүй. Ер нь л нэг өвөөгөө аавыгаа бас хөдөлмөрийн баатар байсан, номсон харавдаг байсан, гэр бүлэрээ энэ спортод бүх насаа, бүх цаг хугацаагаас зориулсан, хөдөлмөрлсөн энэ хүмүүсийг бас хүндэтгээд намайг багтмын дууддаг байсан тэр нэрээр оруулсан. Намайг ер нь л хамаатнууд гэрийнхэн улаан басхан гэж дуудаад гэсэн. Энд чинь нөгөө айгүй олон шалтгаантай. Нэгт сайхан өдөржин гадаа тоглоно. Айгүй их өвгүүдтэй нийлж тоглодог охин байсан. Мэдчихлээ улаан болчоод орж ирэн штэ тоглож байгаа л. Тэгээл нөгөө улаан охин чинь тэгээ манай ээж эмээ өвөө ер нь тийм нэг хөөртөж улаан басхан гэж дуудсан. Тэр нэрээрээ ер нь явах нь зүгээр юм байна гэж бодсон. Яг бодит ч тий. Бодит насны бас айгүй тийм юм нандин дурсамжийн нэг хэсэг ч юм уу нэг тийм юм байна штэ тий. Тий, тэгээд нэг юм өнгөтэй нэртэй энэ ч өөрөө бас айгүй гоё штэ. Зөндөл олон хүмүүс өнгөтэй нэртэйсэн шар охин юу охин энэ дээрээ гэл тий. Тэгээд тэрэн дээрээ ч гэсэн үнийн мөннээрээ айгүй гоё боол дээр юм байна гэж бодсон. Манай дүүг бас манай аав божин бор гэдэг бодоод байдаг. Яг нэг тийм бас нэг яг хүүхэд насны нэр байгаа сте манай дүү бас өөрөө ингээд одоо жоохон штэ тэрэндээ зурггүй тэгээд том болоод бас амар олон жилийн дараа ч юм айгүй нандинж магадгүй штэ нэр наав тэгж бодсон. Ном гарч зүйлээ. Манай дүү нэг божин бор гэх номтой болох юм тий. За би тэгээд нэрний учрыг тэгээ бас айгүй сонирхолтой санагдсан байхгүй. Одоо юу гэдгийг миний дурсамж ч юм. Нэг тиймэрхүү бас нэр өгсөн бол их бас нэг анхаарал татахгүй шүү дээ. Тэгвэл ингээ бас амар анхаарал татаадсан. Тэгээд нэрнээс хараад анхаарал татангууд бас нэг юм жоохон уран зохиолын тий нэг юм ном ч юм шиг. Хайр дурлалын ном ч юм шиг нэг эмэгтэй хүний хайр дурлалын талаар гарах байгаа ч юм шиг тийм бас cover зурагтай байсан. Cover зурагны санаа бас нэр юу байсан бэ? Cover зурагтаа ингээд орчин цагийн хиймэл оюун ухааны бүтээл байна. Би тэгээд сонссон нэр. Өгөгдлөө өгөөд яа би улаан яг ийм нэг улаан өнгөчн дотор амар олон төрөл байгаа. Тэгээд өөртөө тохирсон улаан өнгийг олохын тулд бол одоо хідэн чуруулын будаг, хідэн ч юу одоо тэг хувцас хунаар илээсэн. Тэгээд бид нэр Германд байхад бас заадаг л байсан л та. Өнгө өөрөө маш олон янз тэгээд тэр олон янз одоо жишээ нэг улаан байлаа гэхэд хүнд айдас төрүүлдэг улаан байна. Хүнд ингээд хүчтэй мэдрэмж өгдөг улаан байна. Дахиад хармаар санагдах тийм татдаг улаан байна гэд ингээд ялгаж нэг сургалтын үеэр зааж авахд би бас бодож байсан. Айдас бол төрүүлмээргүй шүү дээ. Тийм. Тэгтээ яг хүний өөрийнх нь арсны суурь өнгөнд тохирсон бас нэг гоё улаан байдаг. За тэрийг л яг олно гэл. Тэгээ ер нь улаан уруулын будагтай өнгө олсны дараа улаан уруулын будагтай нэлээ хэдэн жил явчлаа штэ. Нэлээ хэдэн жил ер нь тий. Яа одоо уруулаа тэгж бодохгүй байхаар нэг санаа нэг юм дутуу юм шиг миний нэг хэсэг болцсон ч юм шиг тийхлээ амар тасцсан гэх юм уу? Би нөх хиймэл оюунда ерөөхдөө өгөгдлөө өгөөд тэгээ өгч явах явцдаа за угаасаа яг ийм Аз эмхтэй улаан уралтай тэгээ ийм час улаан уралтай харцсан ийм нэг гүн бодлогоширсан байх юм шүү. Дээрэгт нь шуу байх юм. Тэр шуу нь одоо монголоор балт шуу гэж нэрлэдэг юм байна. Англиар hummingbird гэдэг. Шуу байх юм. Намайг манай Канад найзууд
ер нь hummingbird шиг зөөрлээд hummingbirdтэй аяг, дэвтэр өдрийг хөгдөөстэй. Hummingbird ч өөрөө балчуун жижигхэн мөртлөө гоё дуутай. Секундэд одоо 80 удаад алвчаа дэвдэг гэдэг ч юм бол бас айхтар. Тэгээ бүх чиглэлд нисч чаддаг. Тийм онцлог шүү. Би энэ Hummingbird-ээр яагаад намайг зөөрлөд юм бол гээл хэсэг хугацааны өмнө хайж үзчихсэн чинь өнгөрснөө хүндэтгэлтэй хаагаад шинэ эхлэлийг аз жаргалтай тосч авахыг бэлэгддэг. Хаа нэг газар явж байгаад одоо энэ балчууг харах юм бол одоо энэ хорвоо дээр байхгүй ч гэсэн хизээ нэг ихт бидний амьдралд байсан хүмүүс ингээд мессеж хүргэж ийн гэж бас дамжуулж байна. Гэж бас үздэг юм билээ. Тэгээ би за энэ ямар ч өөрчлөлтийн салхинд хуйлраад унждаггүй юм хүчтэй шүү юм байна. Тэгээд өөрөө ийм гоё бэлэгдэлтэй юм байна. Тэгээ би дурсамж бичиж байгаа үед тэр дундаа яг гоё тохирох юм байна. Тэгээд энэ Hummingbird сонгож аваад хиймэл оюундаа өгтлөө өгöd гаргуулсан. Бас нөгөө нэг сонирхолтой юм гэх юм бол номон дотор орсон зургууд бүгдээрээ яг хиймэл оюунаар зурулсан. Тийм үрчлээ. Ямар гоё сонирхолтой тий. За уншихаараа л айгуу сайн харъя да. Надад бол ингээ ямар ч төсөөлөл авахгүй байгаа байхгүй юу? Харах маань. Номын зураг бас айгуу таалагдсан надад бас. Нэг тийм айгуу юм хүчтэй ингээд харангуут угаасаа хүний ингээд шууд одоо анхаарлыг татгууц. Би бол ингээд номныхын cover зурагнаас хараад нэрнээс нь хараад шууд бол нэг тийм хайр дурлалтай л уран зохиолын ном байна гэж харахаар тийм одоо нөгөө нэг анхны юм сэтэл төрхөөр санагдсан байхгүй юу? Намтарчилсан гэж шууд харагдахгүй байна шүү дээ. Тийм намтарчилсан гэж бол би энэ номыг бол хараад бол энэ нэг намтарчилсан ном юм байна. Дурсамжаа бичсэн юм байна гэж бол харахгүй яг ингээ уран зохиолын ном шиг одоо санагдахаар тийм харагдсан байхгүй. Анхны сэтгэл маань бол тэр байсан. Номны нэр гадна талын cover зураглуу ингээ гадна талаас нь харсан юм сая ингээ ярьчлаа шүү дээ тий. Хүмүүст мэдээж яг уншаагүй хүмүүст бол хийн төхгүй. Гэхдээ номын дотор яг юу байгаа талаар бас жоохон мэдмээр санагдаад байгаа. Өөрийнх нь бичээд оруулсан байсан нэм цуврал жижигэн бичвэрүүдийг бол угаасаа одоо Instagram, Facebook-ээс бол дандаа уншаад явж исэн. Тэгээ би бол тэднэр бол багтсан байгаа гэж ойлгосон. Тэгээ тэрнээс гадна нэмээд ер нь таны номыг уншаад хүмүүс яг юу мэдрэх вэ гэдгийг бас мэдмээр санагдсан. Тэгээ тэр бичвэрүүд маань бол ер нь бол суурьштэй те энэ номын маань. Нэмээд одоо хинт ч хэлж зөрхөлдөггүй өөрөө үзэж харсандаа ч заримдаа ингээ айдаг, хичдэг, санаа зовдөг, гунигэлдэг, урам хугардаг юм уу тий. Тэр зүйлсээ тэрнтэйгээ өөрөө нүүр тулаад тэрийгээ ч гэсэн бичсэн байгаа. Миний хамгийн доод зэгтээ хүртэл унж явж ах үеч байгаа. Дээд зэгтээ хурж тий. Одоо яг энэ 33 жилийн хугацаанд бол дээд зэгтээ хурж очсон. Оргил гэхдээ тэрний бас ганцаардлын талаар ч гэсэн байгаа. Ярьсан чинь сонирхолч дотор. Тэгээд энэ номоос ерөөсөө л энэ 56 өөр бичвэрээс ийм олон мэдрэмжүүдийг л мартагдсан мэдрэмжүүдийг л хүмүүс олж авна. Хайр дурлалын талаар л байгаа. Одоо түрүү хэлсэнчлэн те баг cover-ыг харж агаад гадна хавцыг харж агаад байгаа ах гэд бодсон гэд. Яаж амар дуурлж тэр үйлдэлүүд одоо тий хүн өөрөө хянах боломжгүй болтол хүнийг ховсддог вэ гэдэг. Тэр бол байгаа. Яаж одоо тэрнээсээ бас шархалж гарч ирэх вэ гэдэг бас байгаа. Энэ мэдрэмжүүдийг бид нар амар завгүй болцсон байхгүй юу? Ер нь байнга ингээл янз янзын мэдээлэл дунд тий нийгмийн стресс, за хүүхдийн хичээл сургууль, ажил гэд ингэж явах зураа энэ гоё мэдрэмжүүд одоо өвдөлт чинь ч гэсэн бас гоё мэдрэмж ахгүй нэг талаасаа. Өвдөж үзээгүй бол яах юм тий. Сэтгэл өвдөж үзээгүй бол бас яах юм. Хизээч ойлгохгүй, мэдэхгүй. Энэ нандин мэдрэмжүүдийг санаасаа эргээд мэдрээсээ. Тэг миний уйлж бичсэн хэсэгт ингээд уйлж гинэ гэд хүмүүс эргээ хэлэхээр инээж бичсэн хэсэгтэр ингээд инээж гинэ гэхээр би их баярлж байгаа байхгүй юу? Ер нь тэгэхээр хүн хамт мэдрээд явж байна тий. Тийм энэ дээр олон төрлийн мэдрэмжийг
аваад л дуусаад л нэх гоё уйлуулаад инээгээд харамсаад бахархаа тэг төгсгөлд нь нэх гоё ингээд сэтгэл онгоогоод өөрийнхөө амьдралыг үнэлээд дуусгалаар айгу гоё те. Яагаад гэвэл за энэ чинь гэрчлэн гэдэг хүн ингэж яваад улаан босгон те гэрчлэн гэхээс улаан босгон ингэж яваад ингээд ирсэн байна. Би ч одоо те ингээд бас ямар сайхан амьдарч ирлээ нэрээ гой эсгүүдээ санах юм байна. Тэр жил бас чанга байсан шүү. Ганцаарч исэн шүү. Одоо тэгсэн чинь нэр ардан гарцсан байж тээ гэд ингээд ерөөсөө миний амьдралаар дамжуулаад л өөрийнхөө амьдралыг илүү толтох юм байхгүй юу? Зөв. Дан намтар шиг бол бас биш. Уран зохиолын юм шиг гэж харагдах нь бас үнний ортой. Бүгд бодит үйл явдлууд мөртлөө би нэг юм мундаг хүн шүү, ингэсэн шүү, тэгсэн шүү биш. Хүнд өөрийнх нь амьдралыг сануулах тийм байдлаар бичигдсэн. Гоё санагдчихлаа. Ер нь бол ойлгоосай гэсэн онцгой одоо мессеж ч юм уу санаа нь болохоор бид нэр угаасаа амьдралдаа айгүй олон зүйлийг туулаад гардаг, баяртай ч байдаг, жаргалтай ч байдаг. Тэр болгоныгоо үнэлээсээ талархаж хүлээж аваасай гэдэг санаа гэж ойлгож болох уу? Талархаасай хамгийн гол нь мартахгүй байгаасай. Мартахгүй байгаасай. Хүмүүсийг бид нөр айгүй ор татнаас хүмүүсийг айгүй сайхан үйл явдлуудыг их хурдан мартаж байгаа байхгүй юу? Одоо ийм их мэдээллийн 90 100 донд байхаар аргагүй тий. Тэгээ эргээд ингээд хэдэн ором ядаж ном уншиж байхдаа хормойж яхад нэрээ юм байсан шүү дээ. Анх танилцж байхад ингэж тогтолцсон шүү дээ. Гэл ингээл нэг тэр мэдрэмжүүдээ санаад тэр үедээ санаад тэг жоохон ингэж ойр санд шин байлгаж явахгүй бол би бол анзаарсан. Их олон гоё ингээд зүйлсээ хүн мартчих юм л. Тэг улам бүдгрээл байдаг. Бүр хүмүүсийн тухай хүртэл тий. Ингээд дэрэгдээс явцсан хүмүүсийн тухай хүртэл дурсамжууд бүдгрээд байдаг болохоор аль болох онцлог нандаа сэтгэл хүлтээс нь тэр дурсамжуудаа ингээд хадгалж үлдэх хэрэгтэй юм л. Тэгээ тэр нь өөрөө ном уншиж чаад өөрөө эргэж санах байна уу? Холбогдсон эд зүйлс хадгалж байгаа тэрийг эргэж санах байна уу? Эсвэл одоо над шиг бичиж үлдээх байна уу те? Энэ бол яг хувийн өөрийн сонголт. Зарим нь одоо дурсамжийн талаар киноч хийгээ явж байгаа байж тээ. Тийм л юу байгаа гол мессеж бол ер нь их гоё санаасаа сандаг байгаасаа. Бити бүх юмыг ингээд юм 3 хоногийн ой санамжтай тий мартаад явдаг байгаасаа л. Айгу гоё санагдчих. Хурдан уншмаар санагдчих байна. Тэг ингээ өөрийнхөө амьдралыг ингээ холбож бодож уйлж муулаад баярлж баярлаа. Бүр яг нэр гэсэн яг тийм мэдрэмж юм авмаар санагдчих. Тэг угаасаа бид нар ч гэсэндээ амьдралдаа ингээд яг нэг хэсэг хугацаанд ч юм уу ямар нэгэн байдлаар хэцүү зүйл зохиолдохоор ямар амар хэцүү юм бэ гэж яг тухайн үедээ бодож исэн ч гэсэндээ ингээд нэг мэтгэд даваа гарсан байдэн штэ. Хэсэг хугацааны дараа ч юм уу эргээд харахаар нэрэн тэгэхэд нэрэн тийм хэцүү байсан чи одоо ингээд бодсон чинь өнөөдөр би ингээд айлгүйшээ тэрийг давж гараад ингээд чаддаг тий юм болцсон байж тээ гэдэг мэдрэмжүүд яг үе орж ирдэг байхгүй юу. Тэгэхээр уус амьдралд ямар ч хэцүү юм тохиолдсон даваал гарсан байдаг. Харин сайхан гоё дурсамжтай баярлуулсан тийм зүйлсүүд хэрвээ тохиолдох юм бол тэрийг битгий мартаасай, байн санаасай. Тэр чинь өөрөө эргээд хүч өгнө. Амьдрал үнцэнтэй амьдарч яваа юм байна гэдгийг харуулна тий. Нэг гоё өөрийнхөө амьдарч байгаа шүү гэдгийг хүмүүс заримдаа жижигхэн хэцүү зүйл тохиолдоход сайхан амьдарч ирснээр мартцсан байдаг, үнэлэхгүй байдаг. Тэгтэл зөндөө олон гоё хүмүүс ямар сайхан сэтгэл гаргаж яаж явж илаа гэл ингээл эргээ бодонгууд ч өнөөдрийн бэрхшээл юу юм бэ те яг юу юм бэ гэж бодогдож ирж байгаа байхгүй. Ойрд юусэн юм яриаг байж ингээ ярьсан чи айгүй юм бишүрхэд штэ. Гэхдээ надад айгүй гой санагдлаа. Ингээд номоор дамжуулаад өөр мэдрэмжээ холбож санаасай, өөрийнхөө нандин дурсамжуудыг ч гэсэн үнэлээсэй гэдэг мессеж бол айгүй гой санагдлаа. Тэгээд дөнгөж нэг ингээл утсан дээрээсээ гой байсан үеийнхаа зураг мөргийг харахад л ингээд айгүй гой санагддээ штэ. Ингээд яг тэр үеийн мэдрэмжүүд мэдрэгтэй. Тэгэхээр бүр тэрийг ингээд хүн үгээрээ буулгацсан юмтай ингээд хамт холбож уншиж ойлгоно гэх юм бол надад бол маш гой санагдчихээн. Яг өөрөө ч гэсэн айгүй ном унших дуртайг хэлэх үү. Дараагийн маань бас нэг
асуумаар санагдсан асуулт маань юу байсан бэ гэхээр за одоо next step юу байгаа вэ? Дахиад ном бичвүү аа. Одоо ингэ зохиолч болж гин үү? Яаж гин вэ гэдэг талаар бас бүр санагдсан. Одоо нэг ном гаргасан юм чинь дахиад ном гарах байлгүй дээ гэж сошиал дээр ингээд нөгөө номын нээлтнийх нь орсон постн доор ингээ хүмүүс бас комент хийжсэн шүү дээ. Дараагийн бүтээлээ ингээ гаргахыг нь тэсээ ядаа хүлээж гин гэсэн байсан. Тэрэнд хариулт өгөөч. Би ингэж бодсон шүү дээ. Энэ номыг гаргахад би бол бас жоохон зориг дутаадсан. Энд чинь хамаг үйл явдал бүхэл зүйлийн хинч номоор дамжуулаад номыг аваад уншиж болохоор ил тавьчлаа гэдэг чинь өөрөө айгүй айцтай зүйл байлээ. Бараг л те одолжонд өдрийн тэмдэглэлээ гаргаад ингээд дэлгүүр тавьсан шиг айгүй айгаад байгаа байхгүй юу? Яана энийг уншчихсан гэхээр гээд ингээд ячаад ингээд танихгүй хүн хүртэл ингээд шинэ уншигч очоод надад танилцаад ингээд бараг уншчихна гэхээр гээд энэ үйлдэлийг хийхэд олон жил бас туршлагатай номын салбарт ажилласан одоо Тодко Самсон зохиолч бол тий гаргаа номоо гарга гэл уншиж үзчихээ шууд гэсэн. Уншуулж би өгөхгүй юу? Уншиж үзчихээ гарга. Одоо ерөөсөө энэ чинь ийм нандин дурсамжууд, ийм нандин зүйлсүүд айгуу гоё нэгт амьдэрсэн шиг амьдэрсэн гэсэн баримт болж үлдэн шүү дээ. Хоёрт ингэ бичиж явах үед төрсэн тэр мэдрэмжийг хүмүүстэй хуваалцна гэдэг өөрөө их гоё зүйл. Ном өөрөө их гоё те. Амар нандин, тансаг. Тэгэл ингээл хэвлэлцэн ном эргүүлээл, шинэхэн хуудсуудын эргүүлээл, сүултээ нөгөө ном зөндөө их авч явчаа. Сайн ном бол бараг зөндөө олон уншигдсан муухай болсон ном байдаг гэж байгаа шүү. Шинээр над болсон биш. Тэгээ зөндөө их гоё ингээл уншигдсан юм ном ингээл авч яваал нандин хэдэн жилийн дараа ч гэсэн эргүүлцэхүүл явах гоё гэдэг те. Тэр мэдрэмж надад гоё санагдахгүй. Үн цэнтэй номон дээр ингээд сайн ном байсан шүү. Тэгэхээр би одоо энэ номоо тийм сайн ном байгаасаа гэж хүсэж байгаа. Үн цэнтэй олон жил хань болох үнэхээр ганцаардж байгаа үед эргүүлж харуулаа. Тэгээ эргүүлээд ингээ хуудсуудын эргүүлээд явж хахад ойр байлгаж хахад нэг сэтгэлд дулаан мэдрэмж өгсөн тийм ном байгаасаа гэж хүсэж байгаа. Тэгэхээр олон жил энэ номоо харж явахгүй юу? Би дараагийн ном тийм ойрхон гэж бодохгүй байна. Айгуу тийм гоё ухаалаг хариултаа юм. Дараагийн ном ойрхон гэж бодохгүй байна. Ягаад гэвэл нэгт миний үндсэн карьер биш ингээд хүүхдтэй мөртлөө давхар өөр ажил хийгээд ингээд явж байхад бол бас бичээд суух боломж тэр болгон гардаггүй. Хэдий одоо ингээд дахиад нойр хоолоо алдаад ингээд шүн суугаад бичих болох ч гэсэн. Тэр бол нөгөө дахиад эргээд ажлын бүтээмжинд тийм миний хариуцж байгаа ажил хүмүүст сөргөөр нөлөөлөх учраас одоо ергээ үндсэн карьерийн ажил тэг хүүхдэд анхаарах, өөртөө анхаарах гэдэг ингээ ер нь цаг зав гарахгүй байх. Нөгөө талаасаа бодит үнэн зүйлсийг бас үйл явдлуудыг ингээ бичиж байгаа хүн чинь одоо тэгээд дараагийн дахиад нэлээд хэдэн жилийн үйл явдал хэрэг болох байхаа бичгийн тулд одоо хүртэл болцсныг биччихсэн учраас л ер нь одоо ингээд нэг зохиолч болоод явж байгаа ч юм уу биш. Гэхдээ энэ ном маань олон жил үн цэнтэй хүмүүс байнга эргүүлж утсын эргүүлж үздэг сандаг тийм байгаасаа хүмүүст ойр байдаг байгаасаа гэж. За зөв. Ер нь бол ойлголоо санааг нь. Гэхдээ бас юмыг яаж мэдхүү те ингээл дахиад амар гоё ном бичих сэтэл орж ирэхийг бол үүсгэж мэдгүй штэ. Тэгэхээр ингээд энэ хариултыг уншигч та бүхэнд үлдээе гэдэг шиг. Ер нь нэг тиймэрхүү хариулт бол явчлаа шүү. Тэглээ шүү. Гэхдээ нэрээ үгүйсэхгүй. Ер нь л үгүйсэхгүй дээ. Тэр чинь яг л энэ жил гарны өмнө одоо гинтл бичих юм бэ гэж суугаал бичэл эхэлсэн шиг гинтл шүлэглээд эхэлсэн шиг тий. Энд гинт юу нь яаж орж ирхийг бас мэдэхгүй шүү дээ тий. Толгойд тийм ээ. Өстой яг хэлж мэдэхгүй байна нэрээ. Үгүйсэхгүй. Тийм байх тий.
Би ч гэсэн ингээл хүүхэд ахасаа л ер нь ингээл нэглэн бас ном унших дуртай ингээл айгүйх уншдаг байсан. Миний ч гэсэн сэтгэлийн мухар та нэг хизээ нэгэн цагт нэг юм ном бичиж гоё гарах юмсан гэдэг тийм ер нь бодол өгдөг байхгүй. Тэгтээ заавал одоо тэгэл уран зохиол юм уу түүх дурсамж юм уу намтар тэрийг би мэдгүй юуны талаар бичгийг мэдгүй. Гэхдээ ер нь нэг тийм бодол яваад идэг байхгүй. Тэгэхээр одоо над шиг яг заяа энэ айгүй сони асуулт заяа. Над шиг ийм бодолтой магадгүй хүмүүс зөндөө сонсож байгааг үгүйсэхгүй шүү дээ тий. Ер нь ингээд нэг ном бичиж да гэсэн бодолтой. Хэрвээ тийм хүн байх юм бол одоо ингээд нэг ном гаргацсан өнөөдрийн өндөрлгөөс харахад юу гэж зөвлөх вэ? Ийм юм билээ шүү дээ. Бичих нь баг хамгийн хялбар хэсэг нь байж дээ гэд ном гаргах процессыг үзэж явж байгаад ойлгосон. Бичсэн тий. Одоо ингээд окей, nice ингээ гарчих юм байна да гэтэл чин одоо ингээ хэвлэлийн өөрөлт байна, дизайн байна, тий одоо энэ хавцсны зураг. За тэгээд ямар цаасан дээр хэвлэх үү? Хавцас бүрэлттэй байх уу, яах уу, ийх үү гэд ингээд бүх энэ сонголт хийгээд, тооцоол хийгээд өөрөөсөө бас тэр тусмаа санхүүжилгээ гаргаж байгаа үед бол хөөрхөн ажиллагаатай юм гэлээ. Ерөөсөө төлөвлөөгүй тийм ажиллагаатай. Бичсэн бол нэгэнт бичсэн бол юу ах хэрэгтэй юм блэ? Зайшгүй шууд гаргачих болохгүй л дээ бас дээ тодорхой хэмжээнд таниулах салбарт энэ салбарт ингээд ажилласан туршлагатай хүмүүсээс бас зөвлөгөө авах их зүгээр. Миний хувьд бол бас яг тэгж зөвлөгөө авсан. Тэр зөвлөгөө нь үнэхээр хэрэгтэй байсан. За хаана хэвлүүлэхийн гаргаад одоо ямар номын дэлгүүрт яаж өгөх юм, цаасан дээр хүртэл тийм олон төрлийн цаас байгаа хөвсгөр юу гэдэг одоо тий би бол мдээгүй номоо уншиж байгаа болохоос ш одоо тий номын цаас ийм олон төрөл байна гэж болохоос мдээгүй. Тэгж зөвлөгөө аваад за тэгээд бас мэдээж редакторлуулвал бас их зүгээр. Би одоо редакторгүй гаргацсан өөрөө хүний ном редакторлж авсан учраас бас тэрэн дээрээ нэг санаа зовхгүй өөрийн бүтээл юм чинь гэд өөрөө редакторгүй гаргацсан. Ер нь бол редакторл бол бас их зүгээр байдаг. Нөгөө талаас шин санаа оноо гарч ирэх ч юм уу эсвэл тэгээд бол утга найруулгын тий сайжруулалт өгдөг ч юм уу. Илүү тэр талаас нь зөвлөгөө өгдөг юм тий редакторууд. Одоо хоёр оруулжуулаад техник редактор тэгээд одоо үндсэн редактор бол ер нь логик алдаа байна уу? Тэгээ одоо ингэ үйл явдлын дарааллууд, үйл явдлын юм дунд одоо бичиж байгаа хүн чинь сэтгэл хөдлөл, мэдрэмж юунд авахцаа заримдаа өөр анзаараагүй нэг үйл явдлыг хоёр бичсэн ч юм уу эсвэл логик алдаатай те нас мөсний хувьд ингээд энэ тэнд алдсан ч юм уу дүүр эсвэл нэрийн солиод яатсан ч юм уу ингээд нэг ер нь яг бичиж байгаа хүн өөрөө эргээд шууд олж харахгүй зүйлсүүд байгаад байдаг. Тэгээ тэрнийг бол одоо тэр цэм яг уран зохиолын юм дээр ч юм уу те уран зохиолын ном дээр тэгээд тэрийг редактор за энд логик алдаатай байна шүү, энэ хэсгийг сайжруулаарай, энэ нь урдаа орхон зүгээр шүү гэд ингээд хэлнэ. За энэ дээр болонгот баримт нь яг байна уу, баримтын сайн судалсан уу гэдэг ч юм уу. Техник редактор болохоор яг илүү утга, найруулга, үг үсгийн алдаа, зөв бичгийн дүрм нэмэлтээр үндсэн редактортай бас дэм болох үүднээс өөр сайжруулах зүйлсүүд байна уу, алдаа байна уу, юу байна гэдгийг хардаг. Тэгэхээр редакторлол бас хэцүүгээр ер нь ном гаргах гэж байгаа бол өөрөө гаргая гээл би одоо хүмүүсийг бичил гэж уриалах гээд байгаа. Заавал ном болоо гарах хүртлээ тэр чинь бас процесс өндөө байна тий. Заавал тийх албагүй зөвхөн гэр бүл дотроо үлдээх ном гаргадаг ч хүмүүс байна, бичиж үлдээдэг. Заавал нийтийн хүртэл болгох албагүй тий. Гэхдээ ямар ч тач бичиж тэмдэглэж авах, үлдээж авах бол их хэрэгтэй санагддаг. Тэгээ манай бүжиж гэсэн нэг өдөр ер нь их удахгүй тэрцмаа гадаадд ингээд амьдарч байгаа хүмүүс бол нөгөө маш олон зүйлийг богино хугацаанд туулж өнгөрүүлдэг болохоор нэг их удахгүй бичсэн ном гаргацсан багтал би гайхгүй. Бичээдлээ. Тэгээд тэр бичижсэн тэр мэдрэмж тэр зүйлсүүд угаасаа жилийн дараа ч юм уу нөхөж бичих нь гэдэг айгүй хэцүү болчтой. Тэгэхээр мэдэрч явах үедээ бичээдээ юу ч байсан те тэмдэглээд бай. Тэрний дараа бол яг бай тэр хэвлэлт мэвлэлт гээд нэг хөрх ажлууд байна. Тэгээд тэр ажлуудыг бол даваа гарна л та.
За хамгийн гол нь нөгөө эхлээд бичээ гэдэг л санаад л шүү дээ. Тэгээд нэр нэгэнт бэлэн болсон байх юм бол тэгэл нөгөө дараагийн алхмууд тэгэл аргаа олдог шүү дээ. Тэ яаж хийж байгаа ном болоод одоо ингээ гарсан байна шүү дээ. За тийм байна тий. Номоо гаргаад тэгээ ном нь бас сайн амжилттай явж байгаа байна гэж би ойлгоод байгаа. Энтер номын бестселлер 3-7 хоног дараалаад болсон харагдчих шиг байна тий. Бас ийм олон хүмүүс бас гоё мэдрэмжүүдийг авах гээд ингээд худалдаж аваад бестселлер болж байгаад баяр хүргье. Баярлалаа. Ерөөлөөр бол 3-7 хоног дээр бас бестселлерт байх гэж байгаа юм байна л да. Би 2-7 хоног бестселлер явж байгаа. 2-7 хоног болсон уу? Би тэгвэл уучлаад ирээд их 7 хоногийн хилээд өгчлөө шүү. Хар шаардлагагүй. Хар шаардлагагүй. Надад бас айгүй тийм амар тийм одоо яг үгээ би яг олж чадахгүй байна л та. Одоо хайрламаар тийм бахархмаар мэдрэмж төрөөд байгаа байхгүй ингээд. Айгүй сайн мэддэг бас ингээ урам зориг авдаг ингээд гэрлээ маана би одоо ингээ подкастн дээр л гэрлээ гэж ярьдээ шүү. Амьдрал дээр би уул нь хичээ гэж тооцдог. Подкаст доосонгод хичээ гэдэг гэж бичихтаа ингээ байн хичээ гэдэг тахаар хэцүү санагдаад идэг. Тэгээ тийм болохоор ингээ зүгээр гэрлээгээ ярьцдаг. Тэгээд ингээ урам зориг авдаг. Гэрлээ хч маана энд одоо үгээ хэлье. Гэрлээ хч маана ингээ гоё ном гаргаад тэр нь ингээ таг олон хүмүүс түр би цаашдаа зөндөө олон хүмүүст бас хүрээсэй гэж юу нь бол хүсэж байгаа. Тийм болохоор айгу гоё байна. Тэгээд дараагийн олон 7 хоногудад дандаа бестселлер болох болтугай. Би бас удахгүй Монголоос ирэх хүн байвал номоо захиж авчруулнаа. Тэгээрээ хүнээр дамжуулаа авахгүй бол бас нөгөө энэ ус хоорондын шуудан ч нэлээ удаадах шиг байна тий. Тэг бас айгу үнэтэй болоод тэгтээ олон улсын шуудан ашиглаж үзээгүй л явна. Юм уу дахиж ерөөсөө удахааршруулдаг. Үзээгүй тий. Тэг яг би ингээ хүн ирэх юм бол ном захиж авчруулсан. Сая бас манай нэг найз Монгол явчаад ирээд тэгээ би бас нөгөө гүдэг могийг гэтээ би өөрчлөлөөгүй байгаа л да. Тий. Гүдэг могийн бас айгу бестселлер сайн яваад гэсэн. Тэгээ би ингээ хажиж байхгүй. Тий та хоёрын номыг ингээ зэрэгцээд байж энэ да гэдэг ингээ хоёр амар сайн таньдаг хүний маань ном тэгээ байж надад бас амар гоё. Бахархам сэтгэл төрсөн. Би энэ хүмүүстэй найз. Тэрийг харж тэр манай найз гэдэг шиг тий яг тийм мэдрэмж төрөөд амар гоё байгаа. Банкны салбараас яг зэрэгцээ хамт ажиллаж байгаа, төсөлтөөр хамт ажиллаж байгаа. Тэгээд хоёулаа интер номын зохиолчийн асар суугаад тэнд таарахад бол битэртээс айгу гоё сонин санагдчихсан. Тэгээд ямар сандал би энийхээ номыг аваад зөрүүлээд бивэндээ ингээд өгчөж өгөөд хөх юм бэ. Тэгээд бас бэлгшээгээд ер нь амьдрал чинь ийм олон өнгөтэй, ийм олон үйл явдал болж болдог тий. Одоо нэг салбарт нэг таарсан хүнтэйгээ тэр хүнтэйгээ тасараад хамт ажиллах юм байна. Тэгтэл одоо бид хоёр бас эргээд номын салбарт бүр ингээд өөрсдийн бүтээлтэй энэ ч оюуны бүтээл шүү дээ. Их баг том жижиг ерөөс ялгаа байхгүй утга зохиол намтарчилсан аль нь тий эн чинь өөрөө оюуны бүтээл маш их хөдөлмөр шаарддаг. Тий зориулалт шаарддаг. Тэгээ энэ оюуны бүтээлийг хоёулаа өөрсдийнхөө бүтээлийг бариад тэнцээ ингээд зохиолчийн асарт ингээд байж гэдэг бол бас их хувь заяа байхгүй юу тийм. Өдөр болгон тохиолдод ахаар гүйл явдаг шүү дээ. Зурхмаар. Хоёулынх нь ном тий хоёулынх нь ном хөөрхөн бестселлерт орсон явж байгаа. Тэр өөрөө ингээд нөгөө бестселлертэй санаа нь гол санаа нь ерөөсөө биш. Зөвхөн бестселлерт байлаа гэдгээрээ хүмүүс нөгөө олж авахд илүү хэлбэр болдог. Одоо салбаруудад илүү хурдан тараагддаг ч юм уу тий. Тэрэндээ илүү ач холбогдол нь байгаад байдаг гэх юм уу. Тэрнээсээ яг одоо бестселлер 10 ингээд тэдэд явж байна гэхээсээ илүү окей яг авъя гэж бодсон хүн зориод очиход номын дэлгүүрт яг байж ах магадлал нь бестселлертэй. Зөв. Байж ах магадлал нь хүн болгоон нэмэлт хүргэлт шуудан юу төлөөд ингээд гэртээ хөргүүлээд авч чадахгүй шүү дээ. Accessibility гэх юм л да. Авъя гэхэд хүрээд очиход байж ах хаанаас ч гэсэн ойрхон салбараас тий ороод авахд байж ах тэр л боломжийг бүрдүүлэх нь өөрөө бестселлерт байгааг нь давуу тал гэх юм уу. Зэрнээр нь их олзуурхаад байгаа. Мэддэг хүмүүс бол ингээд ингээ угаасаа ном гаргасан байна. Нэний тэрэг очиод аав. Тэгэнгүүт ингээд огт танихгүй ч юм уу мэдхгүй хүмүүс одоо хурж ирнэ шүү дээ. Тэгээ ном ингээд сонирхоод номын дэлгүүр байн гортог начиг хоббитэй хүнд бол одоо энэ шигээд бол том номын дэлгүүрүүд бол ингээд бүр 3-4 давхар ингээ амар том номын дэлгүүр байгаа шүү дээ.
Тэгээд хэдэн мянган номон дундаас бол хүн ингээл тэр болгоныг өрчл үзэл ингээл гарчиглаад тэгж чадахгүй шүү дээ. Тэгэнгүүт энэ номнууд бестселлер байгаа шүү гэд ингээд тавьсан юу чинь нөгөө нэг шат ингээд хүрэхэд бас ойр олгочихж байгаа байхгүй юу тий. Ингээд хараад авчиж штэ ийм ном гарсан байгаа юм байна. Ингээ халт гүйлгээд харан тэг гүйлгээ хараад таалагдчихэвэл бас аавн. Тэгэхээр энэ бас нөгөө энэ номны талаар огт мэдээлэл байгаа хүн ч гэсэндээ хараад ийм ном байгаа юм байна гэд ингээ хараад гарчиглаад таалагдах юм бол аавна гэдэг чинь бас өөрөө гоё ихгүй тий. Яг тэр л байгаа. Үнэхээр мэдгүй хүн ороод ицсэн ч гэсэн тий энд ийм ном гарсан байгаа шүү гэд илүү шууд харагдана. Хоёрт ингээд хэрэгтэй хүндээ хүрэх боломжийг нэмэгдүүлж ийн гэх юм уу? Тий. Нэг шат арай нэг ойрхон болгож өгч байна шүү дээ Стефиг. Өнөө. За. Үнэхээр сайхан яриа боллоо. Ойд ерөөсөө подкаст бичээгүй ингээд битэд бас айгүй сэтгэлийн маань мухарт ер нь бол ингээд подкаст маань явдаг байгаа. Харин тийм ээ. Нэг гоё дугаар бичгэнсэн ингээ айгүй гоё санаанууд нэрээ яг ингээ орж ирдэг байхгүй үе. Тэгээ ингээ орж ирдэг тэгэл ингээл тэгээ газ хэлдэг байхгүй би болно. Одоо ийм яривал гоё юм байна да. Тэгвэл гоё юм байна да гэл сквад ингээл заримдаа орой унтгаа өвчих тэр айгүй гоё санаа орж ирдэ шүү дээ. Угаасаа нөгөө хүнд шин санаа орж ирдэг үе чинь ингээ тарих айгүй амарсан би 50 байх үед шин санаа орж ирдэг гэдэг тийм ээ л шүү дээ. Тэгэл ингээл энэ нэр гоё өстой гоё санаа энэ гэл бодоол тэгэнгүүт тэмдэглэж авахгүй бол нэрнгээсээ дараа нь мартчихдаг байхгүй маргааш өглөө ч юм уу өчигдөр орой нэг амар гоё юм санаанд орж ирсэндээ юу байлаа да гэд бодонгууд яг тэмдэглэж авахгүй мартсан байт юм байлээ би бол тэрийг нэг айгуу сайн мэдэрсэн дээр нэг яг ингээ унтгаа авчихсан чинь нэг бүр үнэхээр гоё санаа би бүр ямар гоё санаа вэ гэж бодчоод хамгийн гол нь залхуураад би бол ингээ санаа орж ирэх утасныхаа нөтөн дээр ингээ тэмдэглэдэг байхгүй залхуураад айгуу нойр хүрсэндээ тэмдэглээг орчихсон. Тэгээ маргааш нь чиглэлээ. Тэгээ өглөө нь ингээд тальж юм ийжсэн. Нэр өчтөр орой нэг айгуу гой санаа орж ирсэн штэ. Юу байлаа гэд ингээд ботсон чи юус орж ирэхгүй байгаа байхгүй юу. Тэгэхээр бас нөгөө айгуу гой санаа гэдэг хэсэг нь санагдаад. Гой санаа гэдэг санаа л. Гой санаа байсан та гэдэг санаа л үлдсэн. Тэгэнгүүт яг үндсэн агуулга нь аахгүй. Бас яг түрүүний гэрлээгээ хэлсэн. Тэмдэглээдэ гэдэг бол бас энтэй амар холбоотой шүү дээ. Ингээ гой дурсамж, гой юмнууд ингээ орж ирэх юм бол тэгвэл нэр амар амархан мартчихдаг тий. Мартчихдаг байхгүй. Тэгээд шөнө нь санаанд орж ирсэн юм маргааш өглөө гэдэг чинь нэг тий нэг амархан цагийн зөрүүн дээр л ингээ марцсан байх гэхээр чинь. Тий, ерөөсөө тэгэл өглөөний сэрүүлэг дугуурлаа эхний мессежлээ тэгэл мартагдчихж байгаа шүү дээ. Урдаа мартагддаг учраас яг тэр л байгаа. Тэгээ надтай цаг тохироод энэ хөөхөн бас тий цагийн зөрүү жоохон ч гэсэн цагийн зөрүүтэй байхад цагийн зөрүү байгаа. Гой ажлаа зохицуулаад хамаг зүйлээ зохицуулаад ярилцж байгаа бүжэдэ баярлалаа. Тэгээ ер нь подкастаас гадуур л ичдүүшгэл байд юм дөө. Тэгээд одоо орон зайны хувьд хол байгаа ч гэсэн би бол бодож байна. Намаар эргээд нэлээд ойр уулзсан санагдах байх. Нэлээд өдөр ярилцсан юм шиг санагдах байх гэж бодож байна. Тэгээд ерөөсөө л намаа ярих болгонд л ингээд дотор нэг мэдрэмж юу агаад байна. Айгу тулаад байна. Намаа ярих болгонд би одоо ингээд бичээд гайгүй болчлоо гэж бодсон хэрнээ бас зарим зүйлс маань ингээд юу агаад байна. Мэдрэмж нь их ойр байгаад байна. Тэгээд сэтгэл хөдлөл бас их ойр байгаад байна. Насных биш шүү. Насных ерөөсөө биш шүү. Нөлөөс чинь тусалж гэнэ үү? Биш үү? Бараг үйлдэл ярахад ер нь бас тий. Тэгтээ яг юм байгаагаар үннээрээ илүү зүгээр ах. Тэгээд хэдий бараг л хоолой зангираад ингээ ярахад л сонирн болоод байгаа ч гэсэн боломжоор бас мэдээлэл өгөхгүй тий тайлбарлах гэж хичээлээ. Тэг жирийн мэдгүй өөр бусад олон сэдвэр ярихаас их өөр юм аа. Өөр юм. Тэрийг мэдэрлээ. Тийм бах те бас нэрээ яг ингээд бичсэн юмныхаа хэсгээс бас ингээ өөр тайлбарлах гэж үзээд. Битэд болохоор өмнө нь подкастынхаа дугааруудыг бичих болгондоо тухайн нэг ярахаар сонгосон сэдвийнхаа талаар судалдаг те уншдаг жоохон тодорхой хэмжээний бас ресерч хийгээд тэгээ дээрэс нь өөрсдийнхөө бодлыг бас давхар ингээ оруулаад тэгж ярьдаг. Энэ удаагийн дугаар маань болохоор ерөөсөө тийм
бэлдсэн юм байсангүй сэтгэлээ сурган гарлаа. Өглөөний нарыг ажин суугаад. Өглөөнийхөө нарыг ажин суугаад кофегоо уунгаа ингээд сэтгэлийнхаа гүнээс ярилцлаа. Нэр яг тийм яриа боллоо тий. Аха. Энд болохоор бас ер нь ялгаагүй адилхан өглөө болж байгаа. Бид хоёр тэгээд өглөө эрт цаг товлсон. Гэтэ яг ингээд бэлдэж мэлдээд өдөр болтол баг ярилцчихлаа ш тий. Баг ингээд нэг өдрийг хамтдаа өнгөрүүлсэн юм шиг боллоо. Нөгөө чихэрчтэй хаана микний яалаа гэдэг нөгөө удаан подкаст бичээгүй хүмүүс ч бас нэлээ юм хайлаа. Яадаг лээ гэж үгээд. Яадаг лээ аппликейшн юу лээ. Яг тийм процессын дагуу ингээд ичлээ. Тэгээд айгу гоё байна ингээд зөндөө удаан суугаад ярилцсан юм шиг тийм мэдрэмж төрж जैन. Тэгээ надад бас угаасаа яг асууя гэж бодоодсэн байхгүй юу би. Яагаад яг одоо саяны дугаар дээр ингээ асуугаад бичсэн яриануудыг би ингээд ер нь асууя гэж бодоодсэн. Тэгээ тэрийгээ шууд ингээ дугаар болгоод бичих завшаалцсан. Айгу баяртай. Асуултаа шууд гамж байгаа даа after-шууд асууж шээ. Би нэг юм асуумаар байгаа байхгүй юу? Шууд ингээд рекорд болгоод ингээ бичсэн чинь бас айгу тийм гоё шууд ингээ хамт суугаад ярилцж байгаа юм шиг тийм мэдрэмж төртлөө. Тийм байна. Баярлалаа. За баярлалаа. Удахгүй ерөөл үргээ. Дараагийн дугаар маань бас эмийг ажиглахгүй ойрхон байх болтгоо гэдэг ерөөл өргөөд энэ дугаараа өндөрлүүлье.